За өдрийн минь төргий зауда. Хөөрхөн өрсөн эрүүл хөөрхөн боожж байна уу? За тэгээ би хаана дэжгүй юу? За ингээд эхнэрээ мянган яагаад пэйжт маань одоо асуултууд ирж байна. За ингээд эхний 2 асуултыг сонгоод өнөөдөр хариулт аваад ээж аваад өгнө. За тэгээ магадгүй адилхан асуудалтай хүмүүсээ бас эндээс сонсч болно тий. За эхнийх нь юм байгаа. Хүүхдийн гидс дүүрхээр гулигдаг юм уу? За хүүхэд юу нь яагаад гулигдсан болоо? Энэ талаар эмчээс асуугаад өгөөч. Бүр байн гулгаад байх юм гинэ. За энийг асууж өгнө. За дараагийн асуулт нь нярай хүйг яаж цэвэрлэж яаж хурдан унгаах вэ гинэ. Хурдан унгааж яах нь вэ? За ногоон идээл үлдсэн үед яах вэ гэж асуугаад үг гинэ. За эмчнэрийнхээ өрөөрөө ороод ээжүүдийнхээ асуултнуудад хариулт авнаа. Хин эмчийг харъя. За сайн байна эмчээ. Сайн байцгаалуу. Эмчээ пэйж дээр маань асуулт ирсэн юм аа. Тэгээ танаас асууя. Та надад хариулт өгөөч. За хин асуулт нь юм бэ. Манай хүүхэд ингээ ойрхон гулгаад авах юм аа. Тэгээ гидсэн дүүрхээр гулгд юм уу? Яагаад ингээ гулгаад идэв болоо гинэ. За сайн байцгаана уу. Өнөөдрийн минь төргий. За няраа үе гэдэг бол 0-аас 1 сар хүртэлх үеийг няраа үе гэдэг. Няраа үед бол няраа үеийн физиологийн гулгалт гэж бол байна. Хүүхдийн хоол боловсруулах эргэтэн тогтолцооны анатоми физиологийн онцлогоос болоод улаалаа хотод адилхан нэг босоо төвшөнд байдаг учраас няраа хөгчөөд хөгсний дараа маш их гулгамтгай байдаг. Яванда физиологи одоо анатоми физиологийн физиолог одоо өөрчлөгдөд аажимдаа улаан хоолойноос ходоод руу шилжих төвшин ходоод хөндлөн болоод ирэнгүүт гулгах завь шаналгаа алга болно. Нэг гулгах шалтгаан нэгдүгээр тийм. Хоёрдугаар гулгах шалтгаан бол бас ээж өөрөө няраа хөвгтөд дутуу буруу хөхүүлж амлуулах, хийхтэй хөхүүлэх зэргээс болоод няраа өгж гулгах шинж нэмдгүүд илэрч болно. Тэгэх юм бол ээж өөрөө зөв хөхүүлэлт амлуулалтаа сайн хийх, зөв хөхүүлэх амлуулах, зөв хөхүүлж амлуулсны дараагаар босоогоор 30-40 минут байж одоо өөрөөр хэлбэл хотоодд орсон шүүмээ цаашаа 12 гис рүү орж иж гулгах шинж нь харилдаг байгаа. За 3 дугаар гулгах огих шинж бол эмгэгийн шалтгаантай 3 дахь шалтгаан. За энэ юу юм гэхээр хотоод гисний хамгийн түрүүлж диспепси уу хямралууд байж болно. Хотоод гисний үйл ажиллагааны гаралтай хямралын улмаас огиж гулгаж болно. За 2 дахь шалтгаан нь бол эмгэг өөрчлөлт буюу гисний өвчл төрөлсөлгий буюу гисний өвчл төрөлслийн үед хүүхдээ огиж гулгах шинж нэмдгүүд илэрдэг байгаа. За баярлалаа эмчээ. За дахиад нэмээд ганцхан юм асууж. Бас нэг ээж маань ингэнэ нэг хүүхдийн маань ингээ хүүний цаана ингээд ногоо идэ харагдаад байна. Энийг би яах ёстой вэ? Төрөөд 10 хонж байгаа маа гинэ. За ерөнхийдөө хүүг дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөж байгаа зөвлөмжөөр хүүг арьс арчилгаатай адилхан арчилдаг болсон. Тэгэхээр яа гэсэн үг вэ гэхээр хүүхдээ өдөр болгон сайхан усандаа оруулж явах хэрэгтэй. Усанд оруулахдаа няран зориултайхаа савнгаар хүүний ятсан тяаш хэсгийг сайхан эргүүлж тойруулж угаахгүй улмаас хүүнийхээ доорт хэсэгт одоо ногоон өнгөр тогтох, налиот тогтох, цаашлаад идэлэх юм хандлагууд гарч байна. Энэ бол хүү нэгдүгürt бохирлогдсноос болж байгаа, хоёрдугаарт өрс талбарын шинжтэй. За хэрвээ хүү үнэхээр идэлсэн байх юм бол их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв рүү маш яралтай үзүүлж хандах нь зүйтэй гэж хэлмээр байна. За баярлалаа. За зүгээр. За би тавч. Тэвгээ эмчээс хариултаа авлаа. Тэгээд нөгөө хоёр дахь асуулт нөгөө нөхөйтэй холбоотой асуудалтай хүүхд маань уртгасыг эмчэд хандаарай, ойрхон өрхийн эмнэлэг байдаг бол очоод тэгээд бүр яг үнэр гараад авал их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд очиж үзүүлэхийг зөвлөж байна шүү эмч маань. За тэгээд ер нь бол эхний асуулт нөгөө гулигдаг гэдэг дээр бол маш олон ээжүүдэд тохиолдож байгаа гэж бодож байна. Тэгээд асуултын хариултыг авсан гэдэгт итгэлтэй байна. За тэгээд ээж аваадаа мэдгүй чадахгүй асуултуудаа эхнэрээ мянган яагаад пэйж рүүгээ явуулаад байгаарай. Тэгээд мэрэгжлийн совилогч их багш нараас хариултыг нь аваад та бүхэндээ пэйжээр дамжуулан хүргэх болно. За өнөөдрийн хувьд түр баяртай.